Ховд аймгийнхаа залуучуудаа Монголын залуучуудын холбоо үүсгэн байгуулагчны 100 жилийн баярын мэндийг Ховд аймгийн иргэдийн хурал засаг дарга болон хуваасаа өргөн дэвшүүлье. Монгол улсад залуучуудын байгууллага үүсч өгсөний 100 жилийн ойг бид бүхэн Монгол улсын хэмжээнд болон Ховд аймгийн хэмжээнд залуучуудынхаа нийгэмд үзүүлэх бүтээлч ажлын хүрээнд тэмдэглэн өнгөрүүлж байна. Анх залуучуудын байгууллага бол 1921 онд Бошгын халах залуучуудын эвлэл нэртэй байгуулагдаад цаашаа бол бас түүхэн хөгжлийнхээ явцад хувьсгал залуучуудын эвлэл нэртэйгээр улс орон даяар үйл ажиллагаагаа явуулж байгаад 92 оноос бол Монголын залуучуудын холбоо болж ингэж одоо хөгжиж ирсэн. За манай Ховд аймагт Монголын залуучуудын холбоог одоо үе үеийн ахмадууд маань залуучууд маань удирдах социализмын болон энэ Ховд аймгийнхаа хөгжил цэцгийн төлөө бүтээн байгуулалтын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож залуучуудаа манлайлж залуучуудынхаа хөгжил дэвшлийн төлөө залуучуудынхаа нийгмийн оролцоог идэвхжүүлэх залуучуудын хөгжлийг хангах залуучуудын ажлын байрыг нэмэгдүүлэх залуучуудын сайн сайхан амьдралын төлөө олон сайхан ажлуудыг санаачлан зохион байгуулж явуулж ирсэн ийм түүх боломжтой. Өнөөдөр ч гэсэн бид бас энэ Ховд аймгийн хэмжээнд манай залуучуудын холбооноос олон сайхан ажлуудыг санаачлан зохион байгуулж хийж байгаа. Үүний нэг нь өнөөдөр бид бүхэн ногоон хевс гэдэг арга хэмжээг нээж энэ байгаль орчноо хамгаалах, байгаль орчныхоо бохирдлыг бууруулах, байгаль дээлтэй ховд хот болох, хоггүй ховд хот болох гэх мэтчлэн ийм олон одоо санаачлагууд ажлууд орсон ийм сайхан аяныг бас манай залуучуудын холбоо Ховд аймгийн залуучуудын холбоо санаачлан эхлүүлж байгаа явдалд бол бид бүхэн бас туйлын баяртай байгаа. Энд бол одоо аймгийн иргэдийн хурал, засаг дарга, түүний тамгын газрын хамт олон бол байнга одоо энэ одоо ийм сайхан ажлуудыг дэмжиж ингэж ажиллахад бол бэлэн байгаа. Ингээд дахин одоо Ховд аймагт ажиллаж амьдарч байгаа болон Ховд аймгийн харьяат нийт залуучуудаа энэ залуучуудын байгууллагыг үе үе одоо удирдах, ажиллаж байсан залуучуудын байгууллагад ажиллаж байсан энэ сайхан ахмад буурлууд болон одоо үеийнхаа залуучуудын байгууллага үүссэн 100 жилийн баярын мэндийг дахин дэвшүүлж эрүүл аз жаргал хамгийн сайн сайхан бүхний хүсье өрөөё. За самцгано та бүхэндээ Ховд аймгийнхаа мянган залуучуудын нэрийн өмнөөс Монголын залуучдын өдрийн мэндийг хүргье. За Монголын залуучдын байгууллагын түүх 100 жилийн хүрээнд Ховд аймгийн залуучдын холбоо нь Монгол улсын засгийн газар яам агентлаас гаргасан залуучдыг дэмжих бодлогын хүрээнд засаг даргын тамгын газар, гэр бүл хүүхд залуучдын хөгжлийн газар болон ижил төстэй төрийн болон төрийн бус байгууллагатай хамтарч энэ оныг дуусах хүртэл хугацаанд олон талт үйл ажиллагаа явуулахар болсон. Үүнд залуучдын эсрэг наадам хийх, Ховд аймгийн шилдэг 100 залуу, шилдэг 10 аж ахуй нэгж байгууллага шалруулах, хандивын арга хэмжээг зохион байгуулах, Ховд аймгийн залуучдын урлагийн баг наадмыг зохион байгуулах, ногоон хевс бүх нийтийн сайн дурын хоггүй цэвэрч хот ажиллагааг аймгийн залуучдын зөвлөлтөд хамтарсан зохион байгуулах, аймгийн залуучдын холбооны 100 жилийн түүхэн ном хэвлүүлэх болон аймгийн залуучдын холбооны бүтэц бүрэлдэхүүний өөрчлөлт буюу ээлжил чуулган хийх ажлыг төлөвлөд байна. За иймд Ховд аймгийн залуучууд болон хамтарч ажилладаг дэмжигч байгуулагч та бүхнийг 100 жилийн ойгоо хамтарч ажиллаж дэмжлэхийг Ховд аймгийн залуучдын холбооноос уриалж байна. За сайн байцгаана уу? Эрхэм залуустаа залуучуудын байгууллагт ажиллаж байсан үе үеийн ахмадуудаа за мөн дээрээс нь яг залуучуудын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага олон улсын байгууллагаа нийт хамт олонд залуучуудын байгууллага үүсч хөгжсөний 100 жилийн ойн өдрийн мэндийг хүргье. За Монгол улсад 1921 оны 8 сарын 25-ны өдөр Монголын залуучуудын байгууллага хамгийн анх Бошгыг халах залуучуудын эвлэл нэртэйгээр байгуулагдаж байсан. За энэ өдрийг залуучуудын өдөр хэмээн тэмдэглэж ирсэн түүхтэй. Монгол улс залуучуудын байгууллага болон Аста залуучуудын байгууллага нь хамгийн урт хугацаанд болон залуучуудаа дэмжиж ирсэн байгууллага хэмээн эрдэмтдүүд бол тодотгож үзсэн байдаг. За үүндээч Монгол улс нь 2017 онд залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль батлаж 2018 оны 1 сарын 1-ээс эхлэх хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн байдаг. За мөн 2019 онд залуучуудын хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр батлагдаж за мөн тус одоо Ховд аймагт бол 2020-оос
24 онд хэрэгжих залуучуудын хөгжлийн дэд хөтөлбөр, за залуу малчин тариаланчдыг дэмжих хөтөлбөр, за мөн Монгол гэр бүл гэсэн 3 том хөтөлбөрийг бол хэрэгжүүлэхээр иргэдийн урлалд оруулахаар бол төлөвлөж ажиллаж байна. За энэ ч утгаараа Ховд аймгийн залуучуудын холбоо, нийгмийн арслан залуучуудын холбоо, мөн залуучуудын төлөө ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагууд нэгдэн нийлж ямар нэгэн нам эвсрэл улс төрөөс ангид байж эвлэлдэн нэгдэж чадаж үйл ажиллагаа зохион байгуулж байгаад миний хувьд бол талархууштай байна. Энэ ч утгаараа залуучууд бол соён гэгэрүүлэгчид, залуучууд бол тухайн улсын хүч, за залуучууд бол бие биендээ урам зориг, за мөн хүч өгдөг юм чухал юм бүлэг юм шүү гэж бас хэлмээр байна. За сайн бацгаана уу. Энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Монголын залуучуудын байгууллага үүсгэгчний түүхт 100 жилийн өмнө мэндийг нийт Монголынхаа залуучуудаа баярын мэндийг хүргье. За энэ манай Ховд аймгийн залуучууд ногоон гэвс аяныг зохион байгуулж байгаа үнэхээр талархууштай байгаа. Энэ бол Ховд аймгийнхаа нийт Ховд хотынхоо цэвэр цэмцгэр байдал, байгаль орчин байгууллага, аж ахуй нэгж хувь хүмүүсийн цэвэр байдлахт бол үнэхээр их ач холбогдолтой ийм том аян өрнүүлж байгаад үнэхээр манай байгууллага, манай энэ чиглэлийн байгууллагаар ажилладаг байгууллагууд бол үнэхээр баяртай байна. Энэ аянд оролцох би анх энэ залуучуудын байгууллагад санал хэлж ирсэн. Манай байгууллага ийм очиртой ийм байгууллага гэж энэ залуучуудын байгууллага миний энэ саналыг хүлээж авсан нь үнэхээр ийм гоё сайхан бүр миний хэлж ирсэн илүү сайхан аяныг зохион байгуулж байна. Ингээд цэвэр цэмцгэр байдаг, цэвэр цэмцгэр байдал нь бол хүнс эрүүл аж төрхийн нэгэн их үүсвэр нь байдаг. Энэ аянд төрийн болон төрийн бус байгууллага, хувь хүмүүс бүгдээрээ энэ аянд идэвхтэй оролцохыг хүсье. Цэвэр байна гэдэг ганц энэ байгууллагын энэ ховны менежмент хариуцж байгаа манай байгууллагын үйл ажиллагааны ажлаас гадна хувь хүмүүсийн ухамсар, хувь хүмүүсийн соёлтой шууд холбоотой юм шүү. Ингээд манай энэ аянд залуучууд Ховд аймгийн залуучуудын байгууллагаас зарлаж байгаа энэ аянд бүгдээрээ идэвхтэй оролцохыг уриалж байна. Бүх байгууллагуудын дарга нарт бас уриалж байна. Байгууллагуудаа идэвхтэй оролцуулж энэ аяндаа идэвхтэй сайхан цэвэр цэмцгэр хоттой болохыг бүгдэнд нь хүсье. Мөн энэ аяныг зохион байгуулсан Ховд аймгийнхаа залуучуудын байгууллагын хамт олон байгууллагынхаа нэрийн өмнөөс, Ховд хотынхаа нэрийн өмнөөс чин сэтгэлээсээ баярлалаа гэдгийг дахин гэлье. За сайн бацгаана уу. Олон ёсны хөдөлгөөний Ховд хотын ард түмэн та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За мөн өнөөдөр 8 сарын 25-нд Монголын залуучуудын хөдөлгөөн үүсгэгчсний 100 жил тохиолж байна. Нийт 100 жил тэмдэглэх залуучууд болно. Үе үеийн удирдлага, хуурлууд та бүхэндээ болвол ойн баярын мэнд хүргье. За Ховд аймгийн залуучуудын хөгжлийн зөвлөл бол ерөнхий сайдын санаачлагаар бол бүх аймаг, сум, нийслэлд байгуулагдаад үйл ажиллагаа явуулж байна. За энэ үйл ажиллагааны хүрээнд бол бас нийт Ховд аймгийн залуучуудын төрийн бус байгууллага бүгд нэгдэн нийлж энэ үйл ажиллагаа зохион байгуулж байна. Ховд аймагт бол яг 3 хүний нэгэн ч юм уу тийм ээ. Ер нь нийт хөтөлбөрийн насны нийт идэвхтэй хүмүүсийн 2/1 нь бол залуучууд байна. Энэ үднээс бол ер нь залуучуудыг бол нийгмийн сайн сайхан ажил, за сайн дурын үйл ажиллагаанд бол татан оролцуулах юм зайлшгүй шаардлагатай байна. За энэ үднээс бол зөвхөн тухайн хог хаягдл ч юм уу тийм ээ. Энэ ажил нь бол тухайн жаргалан түүх ч юм уу энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагын ажил биш. Гол зүйл гэвэл ерөөсөө хүн бол байгаль, дэлхий болон нийгэм болоод байгальтайгаа ингээд ойртож эндээсээ болоод таашаал авч ингэж амьдардаг. Энэ үднээс бол Ховд аймгийн буянт хотын цусланг бол Монгол оронд бас алдартай. За бүх орноос бүх аймгаас бол Ховд голын буянт хотын цуслангийг бол ингэж харж амархаар ингээд олон төрлийн зочдод юм аа. За энэ үднээс бол бид буянт голын болон Ховд аймгийн Жарлант сумын хэмжээнд Ховд аймгийн застрын тамийн газар, иргэдийн хурал, Жарлант сумын застрын тамийн газар, за аймгийн гэр бүл хүүхд залуучдын хөгжлийн газар, Ховд аймгийн залуучдын холбоо, за аймгийн залуучдын хөгжлийн зөвлөл, за шинэ Ховд, Жарлант,
хот төгсөлт үйлчлэгээний төв. За мөн цагдаагийн газар, цэргийн анги, за бүх шатны боловсролын байгууллага, тэгээд төрийн болоод төрийн бус болон бүх шатны одоо иргэд олон нийтийг бол энэ үйл ажиллагаанд бол оролцохыг уриалж байна. За энэ үйл ажиллагаа бол энэ 8 сарын 25-наас 10 сарын 1-ний хооронд цаашлаад бас боловсролын бүх байгууллагын хүрээнд ерөнхийдөө энэ чиглэлийн үйл ажиллагааг боловсролыг бол дийшлүүлэх үүднээс шатараатай үйл ажиллагаануудыг бол явуулна. За тухайлбал энэ олон нийт мэрэгжлийн байгууллагуудын дунд одоо ногоон хивс үйл ажиллагааны хүрээнд за гэрэл зураг, пранк одоо видеоны одоо уралдаан. За мөн одоо зөвлөгөн дээр одоо машин зогсоогоод машин угааж байгаа байдал, за хувцас угааж байгаа байдал, за хог хаягдж байгаа байдлууд бол одоо энэ буянт холын одоо гол дээр бас нэлээдгүй үзэгдэг. За энэ үднээс бол бас нийт одоо сайн дурын үйл ажиллагаануудыг бол бас татан оролцуулж фото зураг болон видеоны уралдаанууд ингэж зарлаж явуулна. За энэ үйл ажиллагаануудыг бол байгууллагын хүрээнд бол бас цаашдаа бол шатараатай бол явагдана. Тухайлбал хогны одоо менежмент, хог хаягдал, за мөн буянт голын дагуух одоо айлуудын хог хаягдлын талаар одоо зорилтод одоо нэвтрүүлгүүд хийхээр бид бүхэн бас ажлаа төлөвлөлөөд ингээд зохион байгуулж байна. За бас нэг одоо санаачлагтай ажил бол энэ Жаргалан замын заслагын тамирын газраас за архины шил худалдан авах, за мөн үйлдвэрлэгчид нь одоо иргэн нийлүүлэх, за энэ төрлийн одоо ажлын байрыг нэмэгдүүлэхээр бол бид нар бас энэ ажлыг бас зохион байгуулж байна. За мөн байгаль орчны газрын идэвхтэн байгаль хамгаалагч үнэмлэх олгох ийм одоо ажлыг бас бид нар Жаргалан цумын заслагын тамирын газар, цагдаагийн газар, за хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэгээс өртсөн сэргийлэх салбар зөвлөлтөд ингээ хамтраад ажлууд ингээ зохион байгуулахаар төлөвлөлөө явж байна. За энэ ажилд бас та бүхнийг бол үр хүүхдүүд гэлтгүү гэр бүлээрээ ч гэсэн оролцох боломжтой гэдгийг одоо нийт ховдчоо та бүхэнд уриалж байна. Ногоон хивс айныг Ховд аймгийн хэмжээнд зохион байгуулах тухай аймгийн засаг даргын 21 оны 07 сарын 29-ний өдрийн А4 373 тоод захирамж гарсан. Энэ захирамжийн хүрээнд одоо энэ ногоон хивс аянд Ховд аймгийн хэмжээнд одоо үйл ажиллагаа явуулж байгаа болон төрийн болон төрийн бус байгууллагууд за аж ахуй нэгж иргэд хэрхэн оролцох ямар одоо тухайн аяны хүрээнд ямар ажлууд зохион байгуулах тухайг төлөвлөгөөг нэгж баталж өгсөн байна. Тэгээ нийт иргэддээ бас энэ залуучуудынхаа энэ байгууллагын санаачлагаар зохион байгуулж байгаа ногоон хивс аянд Ховд аймгийнхаа ард иргэд аж ахуй нэгж төрийн бус байгууллагууд тэгээд мөн Ховд аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг нийт одоо залуучуудаа одоо идэвхтэй оролцож энэ аяна одоо амжилттай зохион байгуулахад бүгдээрээ чин сэтгэлээс одоо дэмжлэг үзүүлж хамтарч ажиллана гэдэгт итгэж байна. Ингээд энэ аянд та бүхнийг бүгдээрээ идэвхтэй одоо хамтран оролцож залуучуудад дэмжлэг ажиллахыг уриалъя.